Улаанбаатар өвчин Өмнө аймаг 70 задгад суманд одоо гарсан. Үүнтэй холбогдуулж бол аймгийн онцгой комиссийн хурлаар бол сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгтгэх өдрийн хөлтөр бол төр зогсоод захим шилжүүлсэн байгаа. За мөн 18 нас хүртэлх одоо хүүхдүүдийн буюу одоо энэ хүүхдүүдийн арга хэмжээнүүдийг бол бүх төрлийн уралдаан тэмцээн дугуйлын секцүүдийг бол 3 сарын 21 хөлтөр бол бас хоригдсан байгаа. За 70 задгад сумын онцгой комиссийн хурлаар одоо бүх сургууль цэцэрлэг буюу нийт 7 сургууль, политехникийн коллеж, 11 цэцэрлэгийн нийт одоо 65 мянган метр квадрат объектыг бол одоо ариутгал халдвар зөвлөлтийг хийх зорилгоор бол 16 сая төгрөгийн төсвийг дөнгөж сая шийдвэрлэж байна. Тэгээ өнөөдрөөс эхлээд заавал зөвсөн судлалын төвөөс бол бүх сургууль цэцэрлэгийн ариутгал халдвар зөвлөлтийг хийнэ. Тэгээ ард иргэд манаас хүүхдүүдэд айлуулах гэртээ байлгаж энэ халдвар хамгаалтын дэглэмийг одоо сахиж гараа угааж, за гадуур байхдаа маск зүүж халдвар хамгаалтын дэглэмээ барихыг бас уриалж байна.